Бэтмен гэдэг хөр. Энэ бол одоо аргагүй тал хэрийн нутаг аялал гарч ирж байгаа шүү. Сайхан одоо нөгөө их нуруудаас буугаад Монголын их сайхан тал нутаг руу ороод ирж байгаа юм шиг аялал гарч ирж шүү. Бэтмен. Нэгээс нь боржгон талын хуур байна хаа гэж хэлмээр юм байна шүү. За ингээд их олон төрлийн хуурууд байна. Одоо энэ гэхэд солонго гэдэг хуур байж ах жишээтэй. Ингээд одоо хамгийн жижиг хуур нь гэхэд энэ байж байна. Жигүүр гэдэг хуур. Энэ бол бас нэртэй өөр ингэсэн аялгаутай өөр ингэсэн байгалийн имижийг агуулад байдаг юм байх нь байна шүү. Энэ бол одоо удхан хуур байж байна. Энэ жишээлх юм бол. Энэ бол аялгаа тоглоход бүр гоё болохоор байна тийм. Удхан хуур юм аа. Энэ одоо залуу удалтууд юм бол гоё аялгаатай хуур байна. Энээс юу нь одоо ятгах шанзны юм шигч тийм мэдрэмж төрж штэ. За ийм хуурнууд байна. Тэгээд олон төрлийн сайхан хуурнууд байна. Тустай өөр ингэсэн үнэтэй өөр ингэсэн имиж өнгийг агуулж идэг юм байх нэ. Хуур бол бас их утга учиртай. Монголын одоо ер нь бол хуур цуур хөөмийн гурваар бол монголчууд байгалийн оюун, сансрын оюуныг л одоо их сайхан долгисуулж өгч идэг юм. Тэгжээж одоо нөгөө дээд оюунтайгаа харилцдаг, байгалийнхаа одоо савдаг, шивдэг, онгодуудтайгаа харилцдаг юм. Тэгэхээр энэ хуур татна гэдэг бол заавал нэг бөөгийн хийдэг ажил биш. Юусе Монгол уг саатны байгальтайгаа сансартайгаа харилцахад хэрэгжилж байсан аялал. Энэ хуур зур хөөмийн гурвт бол нэг айдан гэж одоо хэлдэг дээ. Нэг тэр нотлогддог нэг аялал гардаг. Энийг Монголын өвдөц бол буддын гүн ханаар явж байхдаа 8 дан гэж гаргасан байдаг. Тэгтэл шинжлэх ухааны онолоор хөгжмийн онолоор бол 7 нот, үндсэн 7 нот байгаа шүү дээ. Тэгээд дээшиг нь одоо па минор мажор гэдэг дээшээ доошоо хэлдэг аялал болдог. Тэгтэл энэ хуур цур хөөмийн гурвууд ерөөсөө нотлогддог нэг аялал байдаг. Энийг бидний өвдөцийн гүн ухаанд бол алтан дээд аялал гэж ингэж хэлсэн байгаа гэдэг. Энэ нь хуур цур хөөмийн гурвт байгаад байгаа юм да.